Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал бэлдэх ёстой зүйл бол дата SIM. За миний туршлагаас харахад глобал дата SIM тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай, хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд Free Podcast-ын зүгээс глобал дата SIM-тэй хамтран ажиллах болсондоо таатай байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт глобал SIM. Хүмүүст үзэгчтэй манай Free Podcast-ын танин мэдхүйн дугаар та бүхэнд хүрэхэд инхүү бэлэн боллоо. За өнөөдөр бид нэр Төгөө ухааны доктор Аднгийн болдгойг урьж хэлцүүдэйгээ урьж оролцууллаа. За хүрэлцэн ирсэнд баярлалаа. За урьж баярлалаа. За өмнө бид нар бас хэд хэдэн сонирхолтой сэдвээр ярьж ирсэн та бүхэн үзсэн баг. За зөвлөл Финляндын дайн буюу өвлийн дайнаас ихсүүлэл за мөн одоо маш сонирхолтой хэдэн сэдвүүдийг ярьсан асан нуурын тулдаан гэх мэтлээ. За өнөөдөр таныг урьж авчирсан шалтгаан маань болохоор Солонгосын дайн 1950-аас 53 оны хооронд өрнөсөн Солонгосын дайн. За ер нь бол янз бүрээр бичдэг. За Барбара Демикийн ном дээр бол хамгийн 20 дугаар зууны хамгийн утгагүй тайм байсан гэж бичсэн байх жишээ те. Гэх мэтлэн. Тэгэхээр өнөөдрийн бидний сэдв бол Солонгосын хойг дээр гарсан дайн байх юм. Тэгэхээр мэдээж логик талаасаа ч юм уу Солонгосын хойгийн за энэ дайн гарах урьдчилан нөхцөл ер нь яаж бүрдв гэдгээс эхэлсэн дээр баг л та. Одоо жишээ нь миний уншиж ойлгосноор бол дайны дараа Герман болон Японыг цааш нь хэрэгэх вэ гэдэг маш сайн төлөвлөгөө байсан бол Солонгос дээр тийм төлөвлөгөө байгаагүй. За энэ нь бас энэ дайны гарах өөрчлөлт нөхцөл болсон гэж бас яригддаг. За тэгээ мөн одоо чөлөөлөх дайнтай бас нэгт холбоотой үйл явдал баг л та. Тэгэхээр энэ дайн гарах урдч нөхцөл ер нь улс төр нийгмийн хувьд хэрхэн яаж бүрдсэн юм бэ? Тэгээ энэ хэлд үзүүлдэ Солонгосын хойгийн 90-ийн хувьд яг цаашид хэрэгэх вэ гэдэг тал дээр холбоотнууд дайнтай улсын дараа бүрэн тохиролцож чадаагүй байсан. Ер нь Солонгосын хойг 1910-оноос хойш Японы эзэнт улсын колони байсан шүү дээ. 1945 оны 8 сард улаан харим чөлөөлснөөр үндсэндээ Солонгосын хойгийн хойд хэсэгт улаан харим энэ одоо зэргийн ангисан салбарууд бол үлдсэн. За тохиролцооны дагуу Америкийн одоо зэргийн анги салбарууд бол Солонгосын хойгийн өмнөд хэсэгт бууж. Тэгээ үндсэндээ 1945 оны намраас 1948 оны одоо хавар хүртэл олон улс хэрэгцээ үднээс бол одоо тодорхойлох аргагүй ийм нөхцөл байдал энэ хойг дээр тогтож байсан л да. За энэ үед үндсэндээ одоо Тэтгэн 2 дугаар дуусны дараа 1946 оны гурван сараас эхлээд Наполеоны одоо Черчилль укрсийн дараа хүйдэн дайн эхэлсэн гэж үздэг. За энэ хүйдэн дайны гурван амьсгал бол Зөвлөлт Америкийн за тэгээ үндсэндээ одоо хоёроос цаанд хавагдаж ирсэн дэлхийн одоо тэгж юмд бол нөлөөлж эхэлсэн. Ийм учраас 1948 оны 5 сард Солонгосын хойгийн өмнөд хэсэгт Америкийн дэмжлэгээр хойд энэ өмнөд хэсгийг захирж ирсэн тэглэмийг бүгднээ одоо тусаар тогтносон улс суулгах зорилгоор сонгуул явагдсан. Энэ бол Америкийн нэгдсэн улсын үндэсний зохион байгуулсан сонгуул байсан. За ийм учраас бас өмнөд хэсгийг хянаж байсан Солонгосын хөдөлмөрийн нам за түүнийг дэмжиж ирсэн улс төрийн бусад хүчнүүд мөн ондоо 8 сард нь бас сонгуул хийгээд ингээ 9 сард 1948 оны 9 сард бүгд амраачсан Солонгос ард үсэг тонгосон. Ингээд Солонгосын хойг дээр үндсэндээ хоёр улс бий болсон л доо. За энэ хоёр улсыг яаж хуваах вэ гэдэг талаар бас Зөвлөлт Америк хоёр тухай үед бас ярилцж ил байсан. Зөв нэг тийм яриа байдгийн. Рак гэдэг ерөнхийлөгч Кеннедиг үед төрийн нэрмжийн дараа ажиллаж байсан Рак гэдэг. Энэ хүн бол Америкийн генералын бүрийн хамт 38 дугаар одоо хөргөргөөр энэ хоёр хойгийг хуваагаад энд хоёр тал болгочихъя нэг хэсэгтэй гэдэг. Ингээ 38 дугаар параллелыг бол үндсэндээ Солонгосын хойгийг хуваасан шухан болгож хойд авч бас тохирч байсан л да. За ингээд хоёр улс бүрэлдэхтэй зэрэг хойд чинь Зөв Европ үндсэндээ зөвлөлтийн нөлөөнд ороод ирсэн. За социалист лагер бас бүрэлдэх юм явц байлаа. За бүгдээр хятад улсад иргэний дайн бас дуусаагүй явагдаж байсан. Гэхдээ Баминданы тал бол үндсэндээ одоо иргэний дайн ер нь ялагдах нь тодорхой болсон л да. За энэ нөхцөл байдлыг үзээд хаяан бүгдээр процессор тусан тэр жишгийм ирсэн. Ер нь цэргийн хүчээр өмнөд хэсгийн чөлөөлж нэгдсэн одоо Солонгос улс байгуулна гэсэн улс төрийн зарлалт
тавьсан. За үүнийг 1949 онд одоо Москвад очиж Сталинд 2 удаа уулзахдаа тавьсан байдаг. Гэхдээ тухайн үед Сталин бол энэ сандыг нэх хашиж үзээгүй. Ер нь дэмжлэг илэрхийлээгүй. Яагаад гэвэл тухайн үед Хятад иргэний дайн дуусаагүй бас хэрхэн дуус хугацаанаас тодорхойгүй байсан. Үүний зэрэгцээ хоёр талаа ядангуяа Америкийн нэгдсэн улсын албан зэвсэгтэй болсон байсан учраас зөвлөлд бод ус албан зэвсэггүй байсан учраас их болгоомжлож байсан. Үндсэндээ далдуур одоо зүүн зэвсэгтэй болох бэлтгэл ажил хийгдсэн байсан учраас үр дүн гараагүй байсан. Иймэрхүү хүчний харьцааны нөхцөл байдлууд бас одоо зөвлөлд бодсон талд дэмж ашигтай биш байсан учраас ийм болгоомжлох байсартай байсан л да. За гэвч бүгд найрамдаар тусад иргэний дайнд дуусч бүгд Хятад иргэний дайнд дуусаад бүгд найрамдаар тус 1949 оны 10 сарын 1-нд одоо байгуулагдсан. Энэ нөхцөл байдал одоо хүчний харьцаа социализмд ашигтайгаар Азад одоо эргэлээ гэдэг дүгнэлтийг солонгосын нөхдүүд бас зөвлөлтийн талд их шахаж тавьсан байдаг. За энэ саналаач бас хятадын удирдагчдад хоёртлын шугамаар нэлээд шахаж тавьсан байдаг. Ингээ Ким Ир Сен дахиж 1950 оны ихээр Москвад очиж Сталинд бүх нөхцөл байдлыг очирлж хэлсэн байдаг л да. Нэгдүгээрт хүчний харьцаа бидэнд ашигтай байна. Яагаад гэвэл хэрвээ бид өмнөд хэсгийг чөлөөлвөл одоо өмнөд хэсэгт амьдарч байгаа солонгосын ард түмэн дарыг босож бидний талд нэгдэнэ. Тэгэх одоо улс төр үзэл суртал ийм бүхэл нөхцөл бүрдсэн байна. Дээр нь өмнөдийн тал одоо дайнд бэлэн биш байна. Дээр нь бол Америкийн нэгдсэн улс 1950 оны 1-р сард өөрийнхөө Аз дахь хамгаалтын шугамыг зарласан л да. Улс төрийн шугамыг өөрөөр хэлбэл ерөнхийлөгч Трумэн Аляскийн хоогоос доошлоод Японы арлууд за тэгээд Тайваны үндсэндээ зүүн хэсгээр одоо манай хоригдлын улс төрийн шугам явна. Үүнээс баруун тишээ хэсэгт бол одоо Америк нэгдсэн улс оролцохгүй. Өөрөлд Солонгосын хагийн асуудалд оролцохгүй, Тайван Хятадын хоорондын асуудалд оролцохгүй. Бид бол үндсэндээ одоо улс төр зэргийн оролцоогоо сая хэлсэн шугамаар хязгаарлаж байна гэдээ мэдэгдсэн. За энэ дээр үндэслээд Ким Ир Сен Сталинд Америкийн нэгдсэн улсын одоо үйл ажиллагаанд бас оролцохгүй гэсэн юм бид бодолтой байна. Оролцлоо ч гэсэн бид оролцохоос өмнө амжиж өмнө дээр чөлөөлж чадна гэж нэлээ битгүүлж ярьсан л да. За ингээд үндсэндээ Сталин хэдийгээр бас Ким Ир Сений үгэнд үнэмшээгүй боловч за ямар ч үсэн Ким Ир Сений хүсэлтээр 1950 оноос гараад зэр зэвсгийг хүлэмжийн хэмжээг нийлүүлж ирсэн байдаг. За энэ нь бол Ким Ир Сен солонгосын хөдөлмөрийн анд бас ямар нэгэн итгэл өгч хэрвээ дайн эхлүүлэх нөхцөлд бол одоо зөвлөлтийн тал бидний талд оролцох. Түүний дотор цэргийн одоо хүчээрэж оролцох боломжтой гэж үзээд. Иймэрхүү одоо бас улс төр үзэл сурталын хувьд нэлээд хөнгөцсөн, яарсан бас үндэслэл муутай шийдвэрийг бол тухайн үед бол Ким Ир Сен солонгосын тухайн удирдлага бол гаргасан л да. За энэ бүхэн бас дайн эхлэхэд нөлөөсөн. Дээр дөрөнд хэлдэг хүчний харьцаа Азад социализмын талд гэхүүд бас ашигтайгаар ирэх энэ нөхцөл өөрчлөлт нөхцөл бий болж ирсэн зэрэг дайн эхлэх нөхцөл гэсэн л байна. Энэ дээр за бүгд найрамд Хятад улсын талаас ч гэсэн бас ерөнхийдөө Брюс Каммингсийн номыг уншихаар яг Сталин болон Мао Цзэдуны талаас бас тодорхой хэмжээний дэмжлэг хатаас нэг юм урам өгсөн зүйл байсан байна гэж дүгнэх бичсэн байсан л да. Тэгэхээр ер нь нэг тиймэрхүү бас юу байсан уу одоо ялангуяа Хятадын талаас за чи бүгд найрамд Хятад улс гэх коммунист засаг тугах болчихж байгаа шүү дээ. За гэхдээ одоо түүхчд бол за архивын материалууд бас нээлттэй болж байна. Улс улсын энэ үйл ажиллагаа, энэ үйл явдалд оролцсон улс улсын түүхчд энэ үйл явдлыг янз янзаар дүгнэж бичдэг. Одоо ч гэсэн бичсээр байна. Одоо ч гэсэн сүнний ярил байгуул морцоор байна л да. Тэгэхээр бас аль нэг талыг барьж дүгнэлт хийх одоохондоо бас боломжгүй гэж би бол хувьдаа үздэг. Яг гэвэл 1949 оны 8 сарын 29-нд зөвлөлд бод ус чинь одоо анхны хаадны өмнө туршилтаа хийсэн.
За энэ нь бол стайл нь бас нэг яхан ихтгэл өгсөн байгаа. Ер нь Америкийн нэгдсэн улстай үзэх юм бол би бас ямар ч байсан хаад өнгөтэй болчлоо гэдэг. За энэ нь стайлын зүгээс түрүүний хэлдгээр бас Ким Ир Сений дээр ятгалыг бас ямар нэгэн байдлаар дэмжих нөлөөсөн болов гэж үздэг бас тийм юм л да. За хоёрдугаар бүгд найрамд хятад тус байгуулагдсан. За энэ нь стайлд бас нэг Ким Ир Сений ятгалыг дэмжих хоёр дахь хүчин зүйл болсон болов гэж. Гэхдээ энэ дээр бас бүрхэг янз бүрийн зүйлүүд бий л да. Яагаад гэвэл стайлын тэр үед бол Америкийн нэгдсэн улстай зүүнийн дайн хийх боломжгүй байсан. Эх орны агуулгын дайн дуусаад сэргээн босролтын ажил ерөөсөө дуусаачгүй байсан. Зөвлөлтийн ард түмэн бол маш их хохирол амссан. Дахиад одоо Америкийн нэгдсэн улстай зүүнийн дайнд орох боломжгүй байсан. Тийм учраас стайлын дотор ямар бодол байсан бэ гэхээр одоо төвөгчд юу гэж хэлж байгаа нөхөр хүний гараар могоо барах бодлого байсан юм шиг байна гэж. Өөрөөр бүгд найрамд хятад тус байгуулагдсан. За бүгд найрамд хятад тусын зүгээс Америкийн нэгдсэн улсыг одоо эсэргүүцэх улс төр за одоо үзэл сурталын тэмцэл эсэргүүцэл маш их хүчтэй байсан. Яг тэгэхээр Америкийн нэгдсэн улс одоо гаминдааны тал зэрлэгчийн тусламж үзүүлж байсан учраас энэ бол манай дайсан гэдэг ийм үзэл бодол атны өдөр хүчтэй байсан л да. Тэгэхээр хэрвээ Солонгосын хойгт ямар нэгэн одоо дайн гарах зэрэг том үйл явдал гарвал бүгд найрамд хятад тус өөрийнхөө аюулгүй байдлыг хангах үүднээс байлдан ажиллагаанд дайнд оролцож болох юм гэдэг ийм бодол стайлд байсан. За тэр бодлоо ч гэсэн хятадын урддагчдад янз бүрийн шугамар шууд усаар бас ойлгуулж болсон гэж. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд бас хойд бүрдэж нөлөөлж байсан. 1950 оны хавар гэхэд үндсэндээ одоо бүгд найрамд хятад тус бас Солонгосын хойгт цэргийн хүчээр оролцох уу яах уу гэдэг дээр бас үндсэндээ тийм шийдвэр гаргаагүй байсан. Зөвхөн тухайн үед зүүн хойд Аз биш зүүн хойд хятад гэж нэрлэдэг байгаа Манжуур байна шүү. Манжуурын одоо захирагч тавигдсан Гао гэдэг хятадын коммунист намын нэртэй зүтгэлтэн бий л дээ. Гао бол бас их тийм онцлог хүн. Чин 1950 оны хавар Лүшэн цаны хамт Москвад ажиллаад Сталинтай уулзахдаа хэрвээ Солонгосын хойгийн үйл явдал өрнөө тэнд одоо Америкийн тал үнэлэнгээс оролцвол та Манжуурыг зөвсөж бүгд найрамд холбоот улсын 17 дахь бүгд найрамд хос болгоо зарлцгаа гэсэн ийм байсвар хэлж байсан. Тэгээд энэ яриа дууссаны дараа бас ярианд оролцож байсан зөвлөлтийн дипломатууд хоорондоо бас ярьж ирсэн тэмдэглэл бий л дээ. Энэ хүн яагаад 17 дахь улс үгүй бид нар чинь 15-аас бүрдэж байгаа шүү дээ гэж. Тэгэл нэгэнд гисэн баг. Энэ нөгөө бүгд найрамд Монгол ард улсыг 16 одоо бүгд найрамд улс гэж тооцоод алцсаад шиг боллоо гэсэн тийм санаа яриа болж ирсэн. Тэгэхээр тэр үед бол бүгд найрамд хятад улсын удирдагчдын дунд за бас эндээс ч болоод бүгд найрамд Монголын удирдагчдын дунд зөвлөлтөд нийлэх тухай бас тийм ярианууд бас нийтлэгэл гарч ирсэн байна л да. Ингээ энэ Гао сүлдээ яг Байден ажиллах гэхэд Манжуурын захирч байж байгаа. Тэгээд ер нь театрын чөлөөлөх армийг Манжуурт оролдуулах, төвлөрүүлэх одоо бүхэл хангалтыг хийж хариуцчихсан л одоо удирдагчтай. Сүүлд 1952-аас 54 онд байна чинь тийм төлөвлөгөөний комиссийн дарга байж байгаад амиа харсан л да. Яг доктор Мао Цзэдунд улс төр зөрчилдөж эхэлсэн. Ер нь тухайн үед бол сайн эдийн засгийн нэлээд бас тэргүүний хөнгө тооцогдож байсан. За ингээ нөхцөл байдал бол улс төрийн үед одоо ер нь дайн гарах нэ гэдэг асуудлыг бол хятад зөвлөлт хоёр үндсэндээ ойлгоцсон байсан. Ингээд зэр зэвсэг нэлээд хангалттай авсны дүнд Ким Ир Сен үндсэндээ одоо байлдаанд ажиллагааг 1950 оны 6 сарын 25-нд эдийн цогцолтоор эхэлсэн шүү дээ. За довтлогоо өрнөлөө. За би зүгээр нэг хүнтэй яриа сууж байсан чинь наа хоёр чи юусэн Япончууд үлдээсэн юм дээр л байлцсан шүү дээ. Японы зэвсгээр л байлцсан шүү дээ. Тэгэхээр довтлогооны далаац цохилтын хэмжээ бүгд найрамд харцсан Солонгос ард улсаас одоо ямар зэвсэг техникээр ямар хүчээр довтлсон болоо. Үүний хариуд нь
өмнөд Солонгос гэж бид нэр яриад бүгд найрамдах Солонгос улс хэрхэн бэлтгэлтэй байсан, хариуд нь ямар хүчээр одоо эсэргүүцэж. Ер нь бол цохилтын хүч нэлээд хүчтэй байгаа. Маш хурдан давчсан л тийм зураг харагдаад байдаг л да. Яг хоёрт бол хоёулаа байнгын армиа байгуулсан байсан л та. Хойд Солонгос бол үндсэндээ одоо 1948 онд байгуулагдсанаас л эхлээд л бараг байгуулагдсан бараг анхныхаа өдрөөс шахав. Энэ дэлхийд хоёрхан улс байдгийн да. Байгуулагдсан өдрөөс эхлээд дайнд бэлтгэсэн гэдэг хоёр улс. Нэг нь Израиль, нөгөөх нь бүгд найрамдах олсон улсаар улсаар. Өмнөд Солонгосыг чөлөөлөх л одоо улс төрийн зорилтыг байнга ярьж ирсэн байгаа. За өмнөд Солонгос ч гэсэн бас байнгын арим байгуулсан. Гэхдээ өмнөд Солонгосын арим байнгын нэртэй боловч одоо үндсэндээ анги салбарууд нь бол томоохон бичдэг ангилалууд одоо дивиз, корпус арим гэдэг юм байхгүй. Үндсэндээ одоо батальон, бригадын зохион байгуулалттай. За сургагдсан байдал нь бол партизаны үйл ажиллагааны эсрэг тэмцэх зорилттой. Тэгээд өмнөд Солонгостойгоо одоо нэг коммунизмыг дэмжигчтэй хэрүүлэх барих боцох хойд талч нь бас өмнөд хэсэгтээ нуруунд бас партизаны бүлгүүд байгуулсан зэвсгэлэл явуулж байсан л да. Тэдний эсрэг тэмцэх зорилттой. Тэгээ бас тооны хувьд бол өмнөд Солонгос нь илүү байсан л да. Бараг 150 мянган хүнтэй. За хойд Солонгос бол үндсэндээ байнгын арим байгуулад 300 мянган хүнтэй юм арим байгуулсан. За хойд Солонгосын тал ягаад ихний үед давуу байдал байсан гэхээр үндсэндээ одоо яг улаан армийн зохион байгуулалтаар бүх юм хийсэн. Цэргийн 4 тооц хүртэл улаан армийг авсан. Ганцхан малгаанаас устын гэж байгаа юм л та. Улаан армийг дуурайсан. За дээр нь зөвлөлтийн цэргийн мэрэгчлэнүүд их байсан. Зөвлөлтийн тал бараг 4000 орчим одоо цэргийн мэрэгчлэнүүд тухайд хойд Солонгост ажиллаж байсан. Улаан арим чинь хойд Солонгосоос үндсэндээ 1937 онд 38 оны хэрэг гарч дууссан л да. Гарахтаа нэлээд зэвсгээ хэмжсэн. Дээр нь Солонгосын хавьд бас Японы зэрэгээс олдож явсан зэвсгийн нөөцүүдийг нэлээд үлдээсэн. Дээр нь 1950 оны эхний хагаст одоо тухайн үед яг Солонгосын хувьд орчин үеийн гэж хэлж болохоор хөлбөмбөгийн зэвсэг нийлүүлсэн л дээ. Тэгээ Солонгосын арим үндсэндээ одоо давшилт хийхэд бүх юм бэлтгэсэн. Тийм учраас тэр төлөвлөгөө хүслийн бүгдийн одоо зөвлөлтийн мэрэгчлэнүүд хийж өгсөн. Зөвлөлтийн мэрэгчлэнүүдийн удирдагч нь генерал Васильев гэж хүн байсан. За энэ хүн бол одоо гарал нь уул нь бол дотоодын цэргийн гаралтай хүн. Дайнаас өмнө одоо хоригч лагер, төмөр зам зэрэг хамгаалтын ангуудыг удирдах байсан. За дайны үед бол дивиз корпус хамгаалж байгаа зөвлөлд уудсан баатар цол авсан л та. Ингээ энэ хүн ерөнхий зөвлөхөд хамтдагч ирээд төлөвлөлтийг хийх нэлээд сайн тусалсан гэдэг. Тэр учраас нэлээд хэмжээний танк авсан. Тэгээ 34. За 100-аад онгоц авсан. Хойд бас Солонгосын шинэ онгоц судал байсан л та. Гол төлөв сөнөөгч онгоц Як гэдэг нэлээд өндөр нэстэй алсын нэстэй хойд өндөр манай урлагч чадвартай сөнөөгч онгоцууд за бас юмнууд авсан байсан. Тэгэхээр яагаад одоо хурдан ой нөхцөл дотор самжилт болж байгаа та тагж шít. Тийм үндсэндээ одоо 6 сарын 25-нд давшилтаа гинтийн цогцолт эхлэв. 6 сарын 3 хоногийн дараа Сеул хотыг эзлээд авсан. За үндсэндээ бараг 7 сарын сүүл 8 сарын ихэд 8 сарын дунд ихэд бол Солонгосын ардын арим үндсэндээ өмнө Солонгосын төвсглийн бараг 90-95% эзлээд авчихсан. Тэгээ үндсэндээ одоо Бусан бомбтыг тойрсон. За нэг гүнээрээ 100, өргөнөөр 120 км-ийн түвшинт газар л үлдсэн. Ингээ үндсэндээ ялт манай талд боллоо гэтгэл Солонгосын талд бий болсон байсан. Гэхдээ харамсалтай нь авшилт бол хэтэрхий хурдан байсан үнэн. Амжилттай давжсан үнэн. Энэ юутай холбоотой гэхээр өмнө Солонгосын арим бол энэ том хэмжээний байлдаанд бол бэлтгэдэг байсан. Дээр нь өмнө Солонгосын талд бас цэргийн бэлтгэгдсэн томоохон анги нэгтлэг удирдах тэм цэргийн боловсрууч байхгүйсэн. Юм учраас эхний үед их халдаа гаргасан л та. Өмнө Солонгосын арим одоо давшиж байгаа хойд Солонгосын армийн эсрэг анги салбар бол дандаа засалж оруулж ирсэн.
За нэг дивиз явуулаа, нөгөөх нь боцох дахиад нэгийг явуулдаг. За ингээд янз бүрийн одоо тактикийн алдаанууд гаргаж ирсэн. Дээр нь солонгосын ардын армийн хурцтай давшаад нөгөө солонгосоо чиглүүлэхдээ их хурдан явж байсан учраас ардал хангалттай сооцорсон. За тэр давшиж байгаа цэргийн анги салбарыг бол бас хангалттай нөөц солонгосын армид бол байгаагүй. Дахиад зөвлөлтийн талдаа хандаж хэлсэн ч үссэн л дээ. Дахиад одоо сэлбэгслээ байлдааны зэвсэг техник за хэдийн талд гэсэн бас өссөн. За зөвлөлт хятадаар яадсан гэхээр нэгдүгээрт бол хэдийн тал иргэний дайнд дууссан дараа хятад төлөвлөх хариуд алба хааж ирсэн солонгос гаралтай хятадын иргэдийг бол нэг бараг 60,000 иргэдэг зэрэг зэрэгтэй хятад төлөвлөх хариуд алба хааж ирсэн нэг ажилласан тал шилжүүлсэн өгсөн гэх юм уу да. Нутгаарны явуулсан. Энэ бол нэг солонгосын байнгын армийн гол бүрэлдэхүүн болсон байлдааны туршлагатай. Эд бол тэр давшилтыг одоо өрөөнд өрж гарсан гол хэсэг байсан. За дээр нь зөвлөлтийн тал хойд солонгосын одоо засгийн газрыг бүрдүүлэх, цагсаргаа бүрдүүлэх, боловсруулагчнаар хангахад их тусалсан л да. Нийтдээ зөвлөлтийн иргэн солонгос гаралтай бараг 400 хүнийг хамж явуулсан байдгийг. За одоо гадаад иргэн сайдаар нь Узбекистан дунд сургуулийн тооны багш байсан хүнийг томилж авах шийдэ. Гэгэрлийн сайдаар нь зөвлөлтийн улаан армийн тэсэлж байсан залууг томилж шийдэ. Ингээд одоо үдэт хатан тушаатанда зөвлөлтийн иргэн солонгос иргэдэг л томилоод үндсэндээ одоо засахыг бүрдүүлсэн л та. Тэгээ энэ нөхцөл байдлууд нь бол бас нэлээд яаралтай хийгдсэн байсан учраас айхтар одоо дунд хугацаанд үр дүн өгч чадаагүй. За өмнө солонгосын тал маш хүнд байдалд орсон. За энэ үед Америк нэгдсэн улсын оролцоог ярих хэрэгтэй байна л та. Тэгээ Америк нэгдсэн улс яагаад оролцох шийдвэр гаргав? Та түрүү хэлсэн нөгөө энэ үсээс цаашаа бол цэрэг хос технологи явуулахгүй гэсэн. Гэтэл Америк нэгдсэн улс оролцох шийдвэр гаргасан. Ямар цэргийн тоо, ямар тактик, ямар хүчээр Америк нэгдсэн улс боо. За одоо яг Америкч уулч би яг солонгосын дайнд байлж исэн хүнд бас аяллаа нууцлаад явж исэн. Инчоны тэр намагт буулгасан энэ цэргийн ажиллагааны талаар бас нэлээд сонирхолж ярьж исэн л да. Тэгэхээр яг Америкийн зэвсэг түвшний оролцоо энэ юм аа. Яг 6 сарын 25-нд солонгосын ардын арим 38 дугаар өргөрийг авч гэнтийн давшилт явуулсан нь бол Америк нэгдсэн улсад бол гэнтүү үйл явдал болсон л гэж үздэг юм байна л да. Түрүүн хэлсэн одоо улс төр аюулгүй байдлынхаа шугамыг солонгосон цаагаар зарлчихсан. За энэ бол алдаа байсан гэдэг ерөнхийдөө түрүүн хойн одоо Америкийн төрийнээр чөнөр gaajсан аргалын зөвшөөрсөн. За ингээд тухайн өдөр 6 сарын 25 нэгдсэн улсын байгууллага аюулгүй зүйлийн хуралдааныг яралтай боловсруулсан. За энэ хуралдааны үеэр зөвлөлтийн тал ямар баримтсан талаар бас их төвөгчд бас их маргаантай асуудлууд хөвөл тавьдаг. Ямар ч байсан 3 шаасан. За ингээд 1950 онд 7 сарын 7 тухай нэгдсэн улсын соёлын зөвлөлөөс үндсэндээ одоо солонгосын одоо хойд солонгосын үйл ажиллагаа төрөмгөл гэдгийг буруушаагаад тэгээ нэгдсэн улсын байгууллагын байнгын армийг байгуулж энэ төрөмгөлийн эсрэг одоо тэмцэх зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. За энэ дээр бас зөвлөлтийн баримтсан байр суурийг бас л одоо янз бүрийн тайлбарладаг. Хойд зөвлөлтийн талаас Америкийн нэгдсэн улстай зөрчилдгөөс болгоомжлоод хойд одоо өөрийнхөө төлөөлөгчөөр энэ хуралдаанд оролцоолоогүй, уул хориг тавих хэрэгтэй байсан боловч тавиулаагүй. За нөгөө төлөөлөгч нь зүгээр нэг завсарлага аваад гараад ирэх хооронд шийдвэр гарцсан байсан ч гэдэг юм. Янз янзаар л одоо ярьдаг, тайлбарладаг. За ингээд нэгдсэн улсын байгууллагын цэргийг солонгосон хавьд илээх шийдвэр гараад үндсэндээ одоо 1950 оны 8 сараас эхлээл нэгдсэн улсын байгууллагын талбаандар нийт 16 улсын Америк нэгдсэн улсыг оруулаад ч үгүй байнгын зэргүүд солонгосын хавьд ялангуяа тэр Бусаныг түшиж газар бууж ирсэн л дээ. За энэ 6 сарын 25-нд давшил эхлэхэд өмнө солонгост Америкийн одоо байнгын зэрэг байсан уу юу гэж. Давшилтын явцад Америкийн тал ягуун зэргийн нэг дивиз буулгасан байна. Энэ дивиз маань бас л одоо орондоо хангалтгүй зэвсэгтэй бүрэн хангалттай байсан учраас
мөн одоо өмнө солонгосынхаа талд үйл ажиллагааг нь сайн уялдуулж чадаагүй улмаас буцагдсан. За энэ бол Америкийн хувьд бол нэлээд юм бодогдуулсан үйл явдал болсон л да. Тэр дивизийн дарга генерал Дин гэдэг хүн өөрөө олзлогдсон. Америкийн бараг 1000 гаруй зэрэг олзлогдоод ингээд дивиз бол үндсэндээ суурьсан. За юм учраас Усаны бомбон дээр Америкийн тал яарвчилж нэлээд хэдэн дивиз байсан л да. Ингээд Усаны тэр дүүжиж газрын чинь өмнө жилийн нэг 5-6 дивиз, за Америкийн нэг 4-5 дивиз сүүлд нь 6 ч болсон. Хамгаалаад за хоригдлын шуумууд нэлээд гүний хоригдлын шуумууд 3 игнэ гүний зураатай хоригдлоо хамжилттай зохион байгуулаад тэгээд солонгосын хайрамч төрөний хэлтгэр сэлбэрэслээс тасалжсан учраас одоо манай төвших чадваргүй болсон байсан. Ингээд үйл ажиллагаа бол үндсэндээ туйлдсан сонжирх маягтай болсон л да. Ийм учраас нэгдсэн үндэсний байгууллагын айрам чинь одоо Америкийн нэгдсэн улсаас гадна 15 улс хамгийн их зэрэг хандивсан улс нь бол Британи байсан л да. Британи бол нэг корпус бараг 60,000 хүн хэлгээсэн. За дараа нь бол Канад нэг дивиз. За гурав дахь нь бол Турк нэг дивиз хэлгээсэн байна. За тэгээд бусд нь бол үндсэндээ одоо нэг хорооны хэмжээ нэг 4-5 улс хорооны хэмжээтэй бусдын дандаа нэг явган батальоны хэмжээнд зэрэг хандивсан. За Турк бол их сонирм. Туркийн дивизийн одоо нийт бүрэлдэхүүний бараг 85% нь дандаа еврейчүүд байсан. Яг тэгэхээр Турк бол дэлхийн 2 дугаар дайны үед бол эхэндээ нэг Германы талд байгаа юм шиг. За тэгээд дараа нь төвийг сахиад үлдсэн. Тэгээд нөгөө дайн дуусахтаа зэрэг одоо еврейчүүдийн чинь бас харж үзээ тэр ойрох дорнод нүүлэхэд нэлээд бас еврейчүүд Туркд ирсэн. За бас дайнаас дөрвж Туркд ирсэн еврейчүүд их олон байсан л да. Гэтэл нөгөө Турк маань бас еврейтэй нэг дуртай биш. Тийм учраас хэн цугулсан еврейчүүдтэй бүгдийн ч явах те ингээд нэлээд одоо нүүбийн зэрэг учраас цэлэн нэлээд өндөр байсан. Тэгээ хамлаад зэрэг бол тийш нь явуулсан л да. Тэгээ Туркийн дивиз нэг 5-6 мянган хүнтэй байсан. Ер нь нэг 70% нь дайны үед аймаг гэж олцдог гэж тэгэл бас л л та. Энэ занжаа бас зэрэг Филиппин тий юм Филиппин бол бас Туркийн Туркээс илүү бараг 7,000 чинь дивиз оруулсан байна. Филиппин. Ингээд байлдааны ажиллагаа үндсэндээ одоо 8 сар ихэд бол өмнө солонгосын тал ялагдаад зөвхөн санаа туршид газартаа үлдсэн. За хойд солонгосын тал сэлбэрэслээс таслагдсан. За энэ үед бол нэгдсэн үндэсний байгууллагын аймаг хамаалагчаар генерал Макартурыг дүнэлсэн шүү дээ. Дуглас Макартур бол одоо Японд байгаа Америкийн зэрэг өвчний командч байсан. За ер нь тэгэхээр 2 дугаар дайнд бол генерал Макартур бол Америкт бол ардын баатар болчихсон. Дайныг алдаа дуусгасан одоо манай генерал гэсэн нэртэй. За улс төрийн нөлөөнж бас цэргийн салбар дотроо нэлээд нэмэгдсэн юм байсан. За ингээд хүчнийхээ харьцаа бүх юмыг тооцоолж үзээд үндсэндээ одоо ганц давуу тал нь тухайд Америкийн нэгдсэн улсад бол гараа хүчин байсан. Тэр хангалтыг нийлүүлэхийг зогсоо хязгаарлах дээр бол Америкийн нийс хүчин бол 1950 оны 7, 8, 9 сард бол 3 сарын туршид маш их өвөрг гүйцэтгсэн шүү дээ. Энэ бөмбөгтөлтийн улмаас ер нь зөвлөлтийн талаас дай эхэлсний дараа авсан одоо хангалт шин зэвсэг техник багшаага Бусаны төшид газар руу явуулахад ер нь бараг 70-80% нь бол алдсан гэж. Бөмбөгтөлтийн улмаас тийшээ хөрч чадалгүй. Тэгээ энэ бүхэн бас дайны хөвцийг эргүүлэхэд нөлөөсөн л доо. Ингээд нөхцөл байдлаа үзээд үндсэндээ одоо генерал Макартур солонгосын армийн ардталд десант уулгая гэдэг шийдвэр гаргаад тэгээд тэр Инчоныг хойгоо тусна гэж авсан. Яг тэр Инчон бол тэр далай талаас десант уулгахад бас тийм амар газар биш байсан. Инчон хойгоо наадад бас нэг жижиг арал бий. Тэр бас садаа болно. Яг энэ газрыг дурзаар үзэн гэж авсан ба. Одоо яг тэр цааталт нь бол
Сеул бот байгаа. Сеул хотын хажууд онгоцны хамгийн буудлын байгаа. Томпоны онгоцны буудлын байгаа. Тэгээ энийг эзлээд авчих юм бол одоо солонгосын армид бол бүрэн бүсэлж итлээс нь бүрэн одоо эзлэн гэсэн юм зорилттой. Ингээ 1950 оны 9 сарын 15-нд энэ чонд бол Америк нэгдсэн улс десант болгосон шүү дээ. Ер нь солонгосын дайны чинь нэг түүхчд бол янз янз зарим 4 хэсэгт, зарим нь 5 хэсэгт ингээд хувааж үздэг л дээ. Нэгдүгээр хэсэг нь 1950-аас 6 сарын 25-наас 9 сарын 15 хүртэл солонгосын талаар амжилттай тавьсан. Нөгөөх нь 9 сарын 15-наас 11 сарын 26 хүртэл энэ бол нэгдсэн улсны арим амжилттай тавьсан үе гэж. За ингээд энэ десант бол бэлтгэл ажлыг бол аль шоу 2 сарын турш хийсэн. Пакагийн болонд бол одоо десант болгох хэрэг сургууль нэлээд их хийсэн. За нийтдээ бол энэ десант үйл ажиллагаанд 75 мянган оролцсон байдаг. Гэхдээ яг иргэдээр буусан бол 40 мянган зэрэг. Бусны яг хангалт бүлээн онгоцон дээр байгаа. 6 одоо сонгос төгч оролцсон. Нийтдээ бүр 250-аад бүлээн онгоц оролцсон л да. Тэгээ энэ юуг харуулж байна гэхээр солонгосын ардын армийн зүгээс тагнуулын ажиллагаа маш сул байсныг харсан. Тэр их хэмжээний 250 бүлэг онгоц. Тэрний дотор том бүлэг онгоц одоо солонгосын хаагийн баруун талд ордож ирж байхад илрүүлж чадаагүй. Уг нь бол тагнуулын мэдээлэл байсан баг. Десант буулгахаар бэлтгэж байгаа. Тэргээрч бас буулгахын тулд урьдчилаад агаараас за одоо хорлон сүйдэгч нараа далаагаас янз янзын одоо туршуул тагнуулын үйл ажиллагаанууд явагдаж шүү дээ. Тэр бүхний ч үндсэн дээр энэ десант буулгахаар үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг бол бас мэдэрч ирсэн байна. Тэгэхдээ хугацааг нь тогтоож чадаагүй. Дээр нь тэр десант буулгахын эсрэг хориглох арга хэмжээ авч чадаагүй. За энийг бол түүхчид одоо янз янзаар тайлбарладаг. Америкийн десант буулгаа за тэр нэг арлыг одоо солонгосын ардтай арим бол 3 хоног тогтоон барьсан. За маш их баатарлыг байлцсан ш. Тийм байхгүй л да. Өгтөр 1949 сарын 15-нд десант буугаал. Тэгэл 16-нд дараа өдөр нь Америкийн десант бол үндсэндээ одоо Сеулын цагт очсон шахуу байж ирсэн. Тэр хавьд байсан одоо солонгосын ардтай армийн хүч бол үндсэндээ одоо хөлөг онгоцоос галсан одоо тэр хүнд их хүний алд. За тэгээд агарын цохилтонд үндсэндээ одоо устсан байсан. Тэр байлгах чадвараа бүр алдсан байсан л та. Ингээ ерөөсөө Сеулын чинь тэр дор нь нэг десант бусаас нэг 3-4 хоногийн дараа бол Сеулыг жагаад авсан шүү дээ. Ингээ давшилтаа тэндээс гүнзгийрүүлсэн. За техник зэвсэглэлийн хувьд бол Америк бас нэлээд юу боож ирсэн баг. Яг одоо Америкийн зэрэг орж ирснээр яг энэ дайны явц яг хэрхэн өрнө цаашаа одоо шинэ одоо өмнөд солонгосын талд хэрхэн өрнө. Тэгээд десант сайн хэлдэг. Данчоны десант буухтад авцаад үндсэндээ нэг Бусаны туршилт газраас чинь нөхцөн улсын байгууллагын зэрэг бас давшилтаа уялдуулж эхэлсэн. Нэгэнтээ туйлдсан байсан солонгосын ардын арим бол одоо энэ давшилтыг бол тогтоож чадаагүй. Тэгээд хэд хэдэн чиглэлээр хоригдлт нь сэтэрсэн. За ингээд сэтэрэнгүүт тэнд байсан солонгосын ардын арим үндсэндээ буцагдсан. За буцагдаад үндсэндээ ер нь бүх зэвсэг техник хаяа зугтсан гэж байгаа юм да. Зугтсан. Ихэнх нь олзлогдсон. Ингээ үндсэндээ 38 дугаар өргөлөө хүртэл уршаад авчсан солонгосын ардын арим баг бохрох биш зугтсаар байгаа. Одоо нөгөө десант буулгасан Америкийн зэрэгтэйгээ баг зэрэгтэж ярьсан гэж байна л да. За Америкийн зэрэг буюу одоо нэгдсэн улсын байгууллагын арим бол үндэстэн давшилтаа цааш нь хөгжлүүлээд том хөдөлгөөн 10 сарын ихэр техникийг эзэлж авсан. Ингээ үндсэндээ ер нь бол 10 сарын сүүл ихэд солонгос хятадын хил дээр нэгдсэн улсын байгууллагын зэрэгтэй ял угаалтаар үндсэндээ нэлээд хэдэн хэсгээр тулаад очсон байсан. За энэ байлдааны ажиллагаанд гол үүргийг бол Америкийн нэгдсэн улсын гарын зэргийн хүчнэл гүйцэтгэсэн гэж бодвол төвчд үзтгэлтэй үнэхээр агаарт бол давуу байсан. Тэгэхээр давшилтыг дэмжижсэн солонгосын ардын армийн нис хүчин бол үндсэндээ давшилтын эхний хэд хоногт бүрэн устсан. 100-аад онгоцтой байсан. Нисгчдийн чадварч бас тийм сайн байгаагүй. Ихэн онгоцоо гарын байлдаан. За ихэнх нь онгоцны буудлын дээр байхад нь бөмбөлээд устгуулсан л та.
За Америкийн нэгдсэн улсын зүгээс 1950 оны одоо 11 сарын 1-нд гэж ярьдагтай анх удаага одоо зөвлөлтийн тэрэлтэд сөнөөчнөд сонгосон МиГ-15 онгоцтой тулгарсан гэж байгаа шүү дээ. Тулгарсан. Тэр үед бол Америкийн нисэх хүчинд анган зэрэгт бол тэрэлтэд хөтөлбөртэй F-80 тийм ээ. F-80 дээр өгсөн хоёр онгоц зэвсгэлд орсон байсан. F-80 бол Америк нэгдсэн улсын зэвсгэлд 1944 онд орсон одоо анхны Америкийн тэрэлтэд хөтөлбөрт сөнөөч онгоцтой. За нөгөө F-84 нь бол таны дараах нь орсон. Яг тэр үед бол 1949 онд Америкийн агарын зэргийн зэвсгэлт бол F-86 гэдэг. За ер нь бол тухайн үед хамгийн орчин үеийн ингээд тооцогдож байсан тэрэлтэд хөтөлбөр сөнөөч онгоцоос зэвсгэлд орчоод тэрээ явж байсан. За МиГ-15 F-86 хоёр бол тактик техникийн өвтгөн хувьд бол үндсэндээ бараг адилхан байсан. Зөвхөн F-86-ийн гол давуу тал нь юу гэхээр радиолокаци станцтай бол МиГ-15 нэлээд зайд байхад бол илрүүлждэг. Зөвхөндөрт бол маневр илүү хурд бол бараг адилхан F-86 ч мөн цагт 1090 орчим 1100 орчим нөгөөх нь яг 1040 дээр нь оролцоотой. Зэвсгэлийн хувьд бол МиГ-15 давуу байсан. 23 мм-ийн 2 их буутай 37 мм-ийн 1 их буутай 37 мм-ийн 40 23 мм-ийн 80 шимтэй. Их буугаар сөнөөч онгоцыг буудна гэдэг бол ер нь тэгэл онол тэгээд унагдуу өмөхөд бол хүнд гэмтэл учруулдаг маш их гэмтэл авч буцчихсэн л та. За ингээд ялуу голын эрэг дээр тулж ирлээ. Урдсан солонгосоор одоо хойд солонгосын харин нэлээд хүнд байдалд орлоо. За ингээд энэ зүгээс одоо Улаан хятад бас хятад чөлөөлөх арим орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ орж ирэх шалтгаан нь юу одоо барууны империализмын аюул гэж үзүү яав хятадын цэргийн дээр орж ирж байгаа шүү дээ. Хятадын ардын арим тийм чөлөөлөх арим тийм. Тэгэхээр энэ солонгосын дайн гэсний дараа зөвл хятад хоёр ялангуяа Сталин Мао Цзэдун хоёр бол нэг үе удаа хятад талаараа үйл ажиллагаагаа хэн урилдуулах талаараа мэдээлэл солилцож ирсэн л дээ. Жамлаа бол нэг биш удаа Москвад очиж талаараа зөвлөж ирсэн. Ингээд хятадын хэлд Америкийн цэрэг тулгараад ирмэгц. Ер нь бүгд хятадаар тусвал тухайн үед ч одоо бас өнгөж иргэний дайн дуусаад хятад маань бас иргэний дайн за Японы зэрэг дайнд эдийн засаг аж ахуй нэлээд сүрдсэн. Ер нь нэлээд хэцүү байсан үе шүү дээ. Гэхдээ үзэл суртал сэтгэл санааны хувьд бол хятад онцтой бас их зоригждаг маш их өндөр байсан. Юм учраас ер нь Америкийн нэгдсэн улстай тулгархад бол бид айх юм алга. Тийм аюулгүй байдлын үүднээс яг одоо хятадын хэл тулж ирээд Америкийн зэрэг байхыг бол бид зөвшөөрөхгүй. За дээр нь бол солонгосын хайг бол угаасаа одоо хятадын нөлөөний бүс байх хэрэгтэй гэсэн цаадал зэл бодууд нэлээд хүчтэй байсан. Ингээд үндсэндээ одоо Сталинтай зөвлөлтний дүн Жамлаач нь одоо 50 оны 100 чөлөөсний 2 ч удаа очоод за ер нь бол хятад арчин чөлөөлөх армийг оруулъя. Тэгээ сайн дуран гэдэг нэртэйгээр явуулъя. Энэ нөхцөл одоо зөвлөл холбоот бас яах вэ? Бослохгүй гэдэг асуудал тавьсан. За дайн эхлүүлээд амжилтад авчижсэн Ким Ир Сен ялагдаад ирмэгцээ Сталинд хандж одоо гуйсан л та. Энэ нөхцөл байдал одоо 3-аар хэрэгжлээ уучлаарай. Миний явж санд тооцоо буруу байж. Нэн дараахан та одоо цэргийн тусламж үзүүлээч гэж. За тэрний өмнө дайн эхлэхийн давшилт эхлэхийн өмнө Сталинаас Ким Ир Сен одоо хойцолд сууж ирсэн зөвлөлтөд чин сайд генерал Штекопдаг хүн хандж гуйсан байдаг л та. Ер нь солонгосын ардын харинд салаанаас ахуулаад салаа ороод батальон одоо байлдааны тэрбум шугамдад яг байлж байгаа ангууд тэр жижиг салбар болгоно зөвлөлтийн нэг сурагчийг одоо томилж өгөөч гэж. Тэгвэл одоо их сайхан болно. Амжилттай болно гэж. Элчин сайд маань одоо угаасаа зөвлөлтийн тал дэмжиж байгаа юм чинь
болгүй яах. Танай саналыг манайхан зөвшөөрч таарна гэдэг санал төвдөө тавьсан л да. Тэгээ зэмлэл хүртсэн байна. Нэгдүгээрт энэ үйл ажиллагаа чинь Америкийн нэгдсэн улстай дайнд хүргэж болцсохгүй. Бид одоо ийм болгоомжлоо. Ямар ч энэ саналыг зөвшөөрөхгүй. Та одоо тэнд дураараа бас манай саналыг манайх зөвшөөрөх ба гэж яадаг чинь буруу байна гэж зэмлээд. Харин зөвөр Улсын ард армийн дээд удирдлагын штабд бол цэргийн зөвлөгөөтэй санаж явуулж болно. Гэтэ тэд нар бол бүгд энгийн үндэстэй зөвхөн Правда сонины сурвалжилж гисэн өнөрлөгтэйгээр явуул. Хүн олзлогдож болохгүй. Олзлогдвол та биеэрээ хариуцсан ш толгоогоор хариуцсан шүү гэдэг. Өөрөөр хэлбэл энэ байлдаан зөвлөлтийн тал оролцож байна гэдгийг одоо ямар нэгэн баримтыг эсрэг талд өгөхгүй тулд одоо ийм болгоомжтой байсан. Тэр байтугай дайн хийсний дараа зөвлөлтийн эргэн солонгос иргэд маш олон иргэд одоо засгийн газар зөвлөлт бодуулсан коммунист төв ороо ухаан орон нутгийн намын байгууллагад хандаж одоо империализм эсрэг явж одоо хүчээ үзье их орн солонгос их орны хамгаалъя гэж маш их бараг 17,000 хүртэл ирсэн байгаа. Тэрөөсөө зөвшөөрөөгүй. Олзлоггүй тэгэл амьд баримт болох учраас зөвшөөрөхгүй байсан л та. За эхний үед маань Пятнард бус бол ер нь одоо бид өөрийнхөө байгаа хүчээр цаасан барыг бол зөрчиж болох байхаа гэж хэлсэн байна. Манайд бол зэвсэг хэрэггүй дээ гэж. Гэхдээ яагаад гэсэн бэтэр яасан жишээ харамжтай үед Японоос олж авсан зэр зэвсэг болон армийн одоо Японоос олсон бүх зэр зэвсгээ таатаж чөлөөлөх харамт хүлээлгэж өгсөн байсан. Тэр зэвсэг дээр нь гамдааны харамч нь 50 руу одоо Америкийн нэгдсэн улсын одоо нийлүүлсэн өдөн хэмжээний хүн зэвсэг техник бүгдийг хаяа зогтсон шүү дээ. Энэ хоёрын одоо нөөц дээр бол таатаж чөлөөлөх харамт зэвсгэлээ бэлтжижсэн. За ер нь бол хэл рүү солонгос хятадын хэл рүү зэрэгэд авах ажиллагаа бол хятадын тал бол 1950 оны ер нь галзууны эхнээс эхлүүлсэн л дээ бага зэрэгэд аваад хэл дээр бол хуралдуулаад байсан. За энэ үед бол зөвхөн хятадын тал зөвлөлтийн талд хандаж МиГ-15 гэдэг онгоцыг чинь 1949 онд хэдийг авсан байгаа юм л да. Тэгээ энэ онгоц бол 1949 онд тэр шар мөрний дээгүүр эргүүл хийдэг. За манжуурыгоос хамгаалах эргүүлийн нислэг хийдэг юм хийдсэн байсан. За зөвлөлтийн талбай зэргийн оролцоогоо шууд оролцохгүй. Ер нь бол зөвхөн одоо хатан ардын чөлөөлөх армийг агаараас ашиглана гэдэг амлалт өгсөн. Ингээд агаарын нэг корпусыг бол тэр солонгос хэл дээр Антон гэдэг хотод байрлуулсан шүү дээ. Нийтдээ бараг 25,000 орчим хүн. Тэгээ энэ солонгосын дайны туршид бол энэ зөвлөлтийн агаарын зэргийн 64-р корпус гэж юм. Энд чинь нийтдээ 12 агаарын дивиз солигдож байрлсан. Өөрөлдөл нэг жилд нь одоо нэг 3-4 дивиз, дараагийн жилд нь 3-4 дивиз солигдол байхгүй. Нийтдээ 12 дивиз, нэг үедээ бол 3-4 дивиз солисон байгаа. За энэ 3 жилийн туршид бол энэ онгоцны бодлуудыг хамгаалж зөвлөлтийн агаарын төлхөс өргөц хамгаалах бас нэг корпус нийтдээ 3 дивиз энэ байнг байрлаж ирсэн зенитийн ангууд гэсэн үг шүү дээ. За тэр нэг дивизийн нэг зөвлөл холбоотой 3 удаагийн баатар Кожедуб хамгаалж ирсэн. Тэгээ Кожедубыг бол тусгайлан стайлын өөр өгч явуулсан. За та бол агаарт нисэхгүй. Та бол зөвхөн газраасаа үйл ажиллагаа удирдвал та бол бидний хувьд л үнэтэй 3 удаагийн баатар 2 хүн байгааг нэг нь ашиглахгүй ч одоо эсвэл таныг шууд дуудана шүү гэж хэлээ явуулсан. За дээр нь зөвлөлтийн онгоцнууд эхэндээ бол дандаа хойд солонгосын армийн тэмдэгтэй нисчихсэн. Дээр нь зөвлөлтийн нисгчдийг одоо орсоор ярьж болохгүй гэдэг нэг солонгосоо хэлэн нэг агаарт нэг хэрэглэх ёстой хэдэн үгэнд их яравч сургасан байгаа юм л та. Тэгэхээр бүгдээрээ энгийн одоо тэмдэггүй юм уцтай нисдэг. За яг Америкийн тал бол бас мэдчихэл байсан байна. Улсууд хэрлээ гэдэг. Гэхдээ энэ чинь агаарын байлдаан болохоор гинтийн гинт үйл явдлууд болно шүү дээ. Тэнгүүч нөгөө гинти ард сурсан солонгос хэл чинь орж ирэхгүй шүү дээ. Тэнгүүд нөгөө
зөвлөлтийн нисгч нь хоорондоо орсороо хараагаад орсороо яриад эхэлнэ л дээ. Тэнгүүд наанаас нэг Америкт мэдчихэж байгаа юм чинь өө яваа чи байна шүү гэл эфест чинь зөвхөн хэлдэг. Гэхдээ ихгүй нөтгч нэхгүй. Бие биенийг мэдэж ийсэн боловч хоёр тал хоёулаа одоо цөмийн дайнаас болгоомжлоод за бие биенийхээ оролцоог гэж бил зарлдгүй баг 3 жил болсон шүү дээ. Зөвлөлтийн тал бол одоо нэгдсэн улсын байгууллагын одоо байнгын харим танд байлдаж байна. За хаяа нэг Америкийн империалистууд одоо гар хүлээд өрж ийн гэж явдаг. Америкийн тал ч гэсэн онцгондоо одоо хэдийн сайн дурынх нь тусалж байна. Оролцож байна гэдгээс биш зөвлөлтийн тал тэнд одоо оролцож байна гэх мэт дурддаггүй. Гэхдээ тэр нь байгаад өгдөө. Би юуны мэдээд байдаг. Нөгөө ярихгүйгээр одоо харилцан ойлгоцсон гэдэг шиг хэрвээ одоо энэ асуудал гарчих юм бол станд гэхэд хүрнэ гэж. Ямар ерөнхий өчтөрмөний нууц шийдвэр байдаг л да гарч ирсэн л да. Сулгасан дайнд зөвлөлтийн тал оролцож байгааг ил зарлахгүй гэсэн шиг. Яг тэгэхээр хэрвээ ил зарлчих юм бол одоо эсрэг нөгөө бүгд намынхан дотоодын улс төртөө өө эн чин зөвлөлтөд бид байлж байгаа юм байна. Одоохон зөвлөлтийн эсрэг цөмийн зэвсэг хэрэгэл. За олон нийт чинь сонсчих юм бол тэр үе чинь Америкийн нийгэмд нөгөө макартизмын хөдөлгөөн хүчтэй өрнөсөн. Коммунизмын эсрэг хүчлэг хүчтэй авч ирсэн. Өөрөөс олон нийт бол шууд дэмжихээр зэрэгээ явал зөвлөлтөд байлд гэсэн ийм шахалт орж ирнэ гэдгээс болгоомжлоод тийм шийдвэр гаргацсан байсан л да. Тэгэхээр хоёр тал бол чимээгүй ингээд яваад байсан ба. Макартизм гэхэлэр Макартур маань би тэгж уншиж байсан. Хятад баг цөм цохилт өгөх хэрэгтэй гэж ярьж ирсэн гэж ерөнхийлөгчтэй. Тэгээ яг хоо тэгээд нэгдсэн улсын байгууллагын зэрэг чинь генерал Макартур командлаад үндсэндээ давшилт амжилттай яваад хятадын хил тулаад ирлээ л дээ. Тэгэнгүүт хятадын зэргүүд бол яг 1950 оны 10 сарын дундаас эхлээд жижиг салбараараа батлан хөрлөвчээр солонгосын хойг дээр нэвтрээд багаар бас тандах үйл ажиллагаа явуулаад жижиг тулгалтанд оролцоод байсан л да. Тэр чинь олзлогдно. Эхний хятадын одоо алж үзүүлэх армийн сайн дурынх нь олзлогдстой болоод бүр чинь 10 сарын сүүлээр Америкийн сэтгүүлчтэй үзүүлээд кино зургийн тэр авчлаас л та тийм нэг. Тэгээ эрэгтэй зэрэг генерал Макартур яг асуулт тавьсан байгаа. Нэгдүгээрт дайнд бол солонгосыг дамжиж хятадын зэрэг оролцож байгаа юм байна. Ийм учраас хятадын нутагт байгаа хятадын ард талыг бөмбөх хэрэгтэй байна. За энэ саналаа ерөнхийдөө төр тавьсан зөвшөөрөөгүй энэ талаар юм ярьж болохгүй гэж. Тэнгүүт нь генерал Макартур ерөөсөө хятадын нутагт цөмийн цохилт өгөх хэрэгтэй байна гэж. Тэгвэл одоо маш хэмжээний зэрэг хуралдсан байна. Энд дээр цөмийн цохилт өгөх гэж. За 3 дугаарт уг нь бол цагаан ордноос генерал Макартурыг 38 дөрөв өргөргийг нэг давах шаардлагагүй гэж анх хэлж ирсэн. Гэтэл манай цэргийн одоо ажиллагааны шаардлагын үүднээс давах шаардлагатай гэх. Тэгээ Пхеньяныг эзлээд авцсан. Тэгээ Пхеньяныг амжилттай эзлэмэгцсэн. Бас цагаан ордын имэлж чадахгүй болчихж байгаа. Ингээ үндсэндээ нэг цагаан ордон бол байлдааны ажиллагаа дайныг бол хязгаарлах бодолтой байтал энэний эсрэг генерал Макартур хэд хэдэн мэдээлэл одоо нийтэд хийжтэй зэрэг зөрчилдөн л доо. Энэ мэгц ерөнхийдөө Трумэн генерал Макартурыг 1950 оны 4 сарын 2-нд шахасан чөлөөлөд Ройжер гэдэг уур генералыг хэмжсэн байдаг. За ингээд дан их тийм сонирхолтой зүйлс нь юу вэ гэхээр одоо шинэ Сеул бас нэгээс дайтагч хоёр тал маань хоёулаа бие биенийхээ нийслэлийг эзэлж байгаа. Тэгээд ингээд нэгээс нөгөөг ингээд бүр хид хид юм шилжсэн тохиолдол байгаа. Одоо шинэ Сеул бол ингээд нэгээс нөгөөг ингээд ч юм уу тий. Тэгэхээр энэ дайны яг холилдааны явцууд юу нэг яаж хүрнэ? Гудамжны дайч гэдэг юм. Ер нь энэ холилдааны процесс юу нэг яаж? Одоо шинэ онжины тултаач гэдэг юм. Гэтэ солонгосын хаагч нь өөрөө газар зүйн үед бол ихтэй дундаа их уулгах өндөр уултай газар шүүд танк их олноор нь хэрэглэх тийм өргөн талбар газар байхгүй шахав. Тэгэхээр 1950 оны 11 сарын 26-нд Ардын чөлөөлөх армийн сайн дурынх нь өргөн фронтод томоохон авшилтаа эхэлсэн. За үндсэндээ бараг сарын дотор
нэгдсэн улсын байгууллагын армийг буцагт хонь л одоо 38 дугаар рөлүүгээ тулаад ирсэн. Бихняныг чөлөөлсөн. Сеул хотыг 51 оны 1 сарын 4 тухай 2 дахь эзлээд авчиж байгаа. Ер нь Сеул хот бол 2 талын гар 4 удаа нас цаашаа шилжсэн байдаг юм тийм. Бихняныг 1950 оны орон сарын ихээр Америкийн зэрэг эзлэх үед тэнд бас нэг томоохон операц явуулсан л да. Энэ бол агаарын санд хайсан байна. Зарим төвчд энэ бол нэг 5,000 орчим хүнтэй санд хайсан гэж. Яг Америкийн төвчд бол нэг агаар сандтай нэгээс 2 хорооны хүчээр гарын санд болгосон гэдэг 50 км орчимгүй. Гэтэл бас том операц байсан л да. Энэ бол Бихняныг эзлэх гол үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд хятадын хэлд бол Америкийн 8 дугаар арми. За тэр энэ Чондо десант болгох чинь 10 дугаар корпус гэж Японд очиж борлуулсан байсан л та. Яг гэхдээ дэлхийн 2 дугаар дайны дараа Америкийн төр зэргийн нэг нь бол Тэнгисийн ягуун зэрэг байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр Тэнгисийн ягуун зэргийг бол одоо төвчний нэг төрөл байхын статус нь үндсэндээ буулгая. Гээд бараг 300,000 хүнтэй энэ төрөл зэргийг бол бараг 30,000 хүртэл хоригдуулсан байсан. Тэгээ генерал МакАртур бол ер нь бол Тэнгисийн ягуун зэргийг нэг одоо төрөл болгож сэргээх ёстой, энэ байх ёстой гэдэг. Ингээд тэр Чоны десант операц чинь үндсэндээ Америкийн 2 дивиз өмнө солонгосын нэг тэгээд Британи нэг хороо оролцсон шүү дээ. Ингээд Тэнгисийн ягуун зэрэг бол энэ десант гол үүрэг гүйцэтгэсэн. Дээр нь Сеулийг авахд гол үүрэг гүйцэтгэсэн. Дээр нь 38 дугаар параллелыг давах, Бихняныг эзлэхэд бас гол үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхээр энэ Тэнгисийн ягуун зэрэг зөвшөөрсөн нэг төрөл болгож цаашаа ингэж үлдэх асуудалтай солонгосын дан их гол үүрэг шигтгсэн гэж бүгд нотцдаг юм байлаа л да. За ингээд үндсэндээ хэл төрсэн тэр нэгдсэн улсын байгууллагын гол хүч нь Америкийн 8 дугаар арми. За дөрвөн хөлт хятадын ард чөлөөлөх армийн давшилтын дунд энэ бас л гинтийн давшилт байсан. Давшилтын дунд Америкийн 8 дугаар арми үндсэндээ бас буцагдсан. Тэр хүрээнд чинь түрүүний хэлдэг Туркийн дивиз буцагдсан. Британи корпус бас буцагдсан. Ер нь бол газар орны онцлог тэгээ хүйт болчихсон л да. Үндсэндээ үйл болсон. Тэгээ нүүбийн зэргүүд бол үлдэх сайн бэлтгэдэггүй. Газар орны бас судалгаа сул байсантай холбоотой ингээд хэсэгдээд онцондоо за ингээд 1951 он ихээр Сеул дахиж эзлэгтэй. За ер нь бол Солонгос хятадын ардын чөлөөлөх харамчны 38 дор өргөө хэд даваад бараг 100 км гүн цөмөрсөн л да. За үүний эсрэг үндсэндээ нүүбэн арим, Америкийн арим бас сөрөг давшилт хийгээд МакАртур ч өөрөө чөлөөлөгдсөн. Тэгээ МакАртураар дамжигдсан генерал Рожер бол дахин нэг давшилт төлөвлөөд 1951 оны 4 сар хугацаагаад хөвөө явуулсан. Тэгээ алтан чөлөөг за нэг сайн дургуй чинь 38 дугаар параллелс хойш хугацаагаа явуулсан. За ингээд 51 оны хавар 5 сард бол Солонгосын ардтай арим жаахан сэргээ байгуулагдчихж байгаа. Одоо тэр бол чинь намдаа хятадын сайн дурах байлаа дээ шүү дээ. Тэгээ энэ хооронд тохио Ким Ир Сен чинь жаахан амьсгаа авч одоо уцгагдсан ардын чөлөөлөх армаа сэргээ байгуулж нэг хүн харагдаатай болгоод ингээд ер нь бид шаад одоо давшилтаа явуулна гэсэн асуудал тавиад. За хятадын ардын чөлөөлөх армийн сайн дурахны чинь одоо Пэндохой жанжин дэвжсэн. Пэндохой бол яг хуу Ираны дайны үед бол одооны Туркестан, зүүн Туркестан, за хятадын нэрлэлтгээр Шинжаанд баруун хойд хятадд бол одоо төхнүүлэх ажлыг хийж байсан жанжин шүү дээ. Тэнд бол нэлээд журам тогтоосон. Тэгээ манайра онцондоо одоо хятадын ардын чөлөөлөх армийн сайн дурахны хамаанд томлогдоод. Ингээ үндсэндээ одоо эхний давшилтын үед бол гол одоо нөөцөө дуусгасан. Тийм учраас гол хангалттай бол зөвлөлтийн тал хийж өгсөн л да 1951 он гараад зөвсгөр хангалт бусад асуудалд бол зөвлөлтийн тал хариуцсан. Хятадын чөлөөлөх армийн сайн дурахны зөвсгөл бол айжмаар нэг Америкийн Японы янтоо автоматын оронд айжмаар одоо зөвлөлтийн хийцэн нэг ППШ бусад зөвсгөр
зурган дээр ч тэгж харагдаж байгаа. Солигдож ирсэн. Тэгтэл энэ сайн дурынх нь бол гол төлөв хөнгөн зэвсэгтэй л үлдсэн. Хамгийн сайндаа одоо артиллер. За доошоо тэгээд гол зэвсэг нь анимат байсан, пулемет байсан. Тэгээ гол зэвсэг тактик нь бол одоо хүнэн явуулгаа гэж байгаа шүү дээ. Хүний тоогоор тэгээ жижиг анги салбараар да тийм тактик гэж байсан. Энэ хорооны хүчээр байлдааны ажиллагаа авч ирсэн. Бол маш цөөхөн гэж солонгосын хатны хажууд дэлгэр мэзэг бас гол төлөв батальоны хэмжээнд хэд хэдэн батальоны хэмжээнд л доо байлдааны ажиллагаа явуулдаг. Тойрч гол төлөв партизаны маягийн үйл ажиллагаагаар Америкийн зэргийг бүслэх тойрох ийм тактик хэрэгжилж байсан байгаа юм. За дайн бол ингээ 3 жил үргэлжсэн. Наашаа цаашаа хоёр тал Сеул 4 удаа нэгээс нөгөөрөө гарч ирсэн гэх мэтээр бол дайн ингэж өрнөсөн. За энэ дээр сонирхол татаад байгаа зүйл одоо талуудын тохиролцоо одоо тэгээ ер нь эцсийн дүндээ юун дээр тохиролцож дуусав. Дээрээс нь одоо энэ хохирлын хэмжээ гэсэн. Ерөнхийдөө би 3 сая гэдэг тоо уншсан. Энэ тоо хэр бодтой тоо. 3 саяын нэг нь бол ялчгүй хойд солонгосын аль солонгосын энгийн иргэд их байсан гэдэг. За 1 сая нь бол хятадын сайн дурын хаад ардж ирэх аймагс байсан гэх мэтчлээ. Тэгэхээр ямар одоо юун дээр очиж тохиролцоонд очиж за одоо ингээд одоо болио. Одоо хоёр тал бүрийн дайн болгох хаалтлаа гэдэг. Тэгээ дээрээс нь талуудын хохирол юм. Тийм. Дайн бол та хэлээд байгаа нэг утгагүй дайн гэж. Би бол тэгж бодохгүй. Ямар ч дайнд бол улс төрийн зорилго байдаг. Аль нэг улс төрийн зорилго тавиад тэрнийг одоо зэргийн хүчээр хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Тэгэхээр 38 дугаар өргөөр үндсэндээ одоо байлдааны ажиллагаа 1951 оны хавраас хойш тогтчихлоо шүү дээ. Хоёр талаасаа бол яг энэ өргөрөгийн чинь давж тактикийн гүнд байлдааны ажиллагаа явуулах бол олонтой л байсан. Олонтой тохиолдож байсан. Тэгтээ байлдааны ажиллагаа сунжирсан. За хамгийн одоо гол байлдааны ажиллагааг энэ сүүлийн 2 жилд хэн явуулах гэхээр Америкийн талаас Америкийн агаарын зэргийн хүчин зөвлөлтийн талаас түрүүний хэлдэг одоо зөвлөлтийн агаарын зэргийн хүчний хооронд байлдааны ажиллагаа явагдсан. 2 жилийн хугацаанд явагдсан байлдааны ажиллагаа бол одоо зэргийн урлагт ер нь агаарын тэрэлтний сонгоснуудын одоо хооронд явагдсан агаарын хангалтны хамгийн том байлдааны ажиллагаа солонгосын дайнд явагдлаа гэж үздэг шүү дээ. За хохирлын тоо бол жишээл би зөвхөн агаарын байлдаан дээр ярил л да янз янз. Энэ дайнд чинь одоо дайны статистикт бол их харахгүй. Түрүүн би хэллээ. Ким Ир Сен яагаад салаанаас салаа ороод батальонд одоо зөвлөлтийн зэргийн сурагч томлё гэж. Энэ бол халах голын байлдааны үед бас манад яг юм тохиолдож байсан. 5 сарын байлдааны ажиллагаанд манай Монгол ард төвлөх зэрэг бол сул байсан учраас Шөкүн Шапошникийн шийдвэрээр Монгол ард төвлөх зэрэгт салаанаас ахуулаад ийшээ одоо сурагч томилж бараг 2000 хүн томилж ирж байжсэн баг. Яг тэрнтэй адилхан үйл явц. Тэгэхээр агаарын байлдаанд түрүүн би хэлсэн зөвлөлтийн 3-4 дивиз одоо 1 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэхэд 300-аас 350 онгоц байсан байгаа л да. Тэгэхээр хохирол бол зөвлөлтийнх нь хэрэгтэй. Бид бол нийтээр 330-аад МиГ-15 онгоц алдсан. Гэтэл Америкийн тал бид одоо зөвлөлтийн бараг 800-аад МиГ-15 онгоцыг унагсан гэж жишээтэй. Энэ байлдаанд чинь дээр агаарын байлдаанд чинь бас нэг гол үүрэг гүйцэтгсэн онгоцууд Америкийн талаас B-29 гэдэг нисдэг цайзагдаг том бөмбөгч онгоц байгаа шүү дээ. Энэ бол бараг 1943 онд л зөвшөлд орсон гол нь одоо Японы эсрэг Японыг бөмбөгдөхөд алсын зайд нисэх. Энэ онгоц гарснаар одоо дэлхийн улс орнууд том гүрнүүдийн агаарын зэргийн зэвсгэлд бол одоо алсын стратегийн эсгүүчийн байгууллагт үндэс болсон гэж үздэг. Тэгээ энэ онгоцыг чинь бас зөвлөлтөнд Сталин туршилтлаар дайны дараа 2-3 онгоц зөвлөлтөд онцсон байсан юм. Чинь нөгөө зөвлөлтийн нутгаар дамжиж нисдэг байсан шүү дээ Аляскаас. 2 бөмбөгч онгоц онцсон байсан олж аваад зөвлөлтийн тал чинь хоолборлаад тэгээд төөдөр өгдөг бас яг адилхан онгоц хийгээд нэлээд хэдэг хийгээд дараа нь тавиад амтад бүгдийг шилжүүлээд өгсөн. Тэр МиГ-15 ч гэсэн бас их нэлээ юм болсон. Тэгж жагаад тэр хөдөлгөөр зөвлөлтийн тал хийж
өсөж чадаагүй. Эхний үедээ Юнкерс гэдэг нэг Германаас авчирсан тэрл хөдөлгүүр ашиглаж байгаа. Дараа нь өөрөө нэг дуурайж хийгээд болдгоо. Тэгээ эцээч нь Англиас Ройс гэдэг юуны тэрл хөдөлгүүр худалдаж аваад. Тэгээ ерөнхийдөө МиГ-15 чинь дандаа зөвлөлтийн хуулбарлаж хийсэн Английн тэрл хөдөлгүүртэй онцлог нь хөвдөж үйлдвэрлэгдсэн шүү дээ. Тэгэхээр энэ тэр нис сонгоснуудын байлдаан бол ер нь аврын цэргийн хөдөлгөөнөөс одоо ч гэсэн ингээд судагдал байдаг сонин баримтууд бий л дээ. Зөвлөлтийн түүхч цэргийн түүхчд бол 1951 оны 4 сарын 12-нд болсон. Яг тэр генерал Макартурыг чөлөөлдөг өдөр эдийн нутгад тэр ялуу голооч нь иргэдэрч 6 гүр байсан. Гол хангалттай хийдэг. Сайн дурхны хатан нутгас гэдэг гол хангалттай хийдэг. 3-4-ний бөмбөгдсөн. Гол нэг төмөр замтай гол гүрийг бөмбөгдөх гэж нэлээд юм болж ирсэн л да. Тэр гүрийг устгахаар 100-аад онгоц явуулсан байд. 30-аад нь B29 устнанда хамгаалалт тэрэлт онгоцоо. Тэрнийг амдуулаад зөвлөлтөнд 50-д нас онгоц хөргсөн. Тэгэхээр 4 сарын 12 нэтер байлдаанд их бичдэг. Тэр нь жаргахгүй яа гэхдээ тэр нэг өдрийн дотор B29 онгоцыг чинь 12-ыг онгоцсон байна. Тэр бол одоо нэг тийм бөмбөгдөх онгоцыг унганд гэдвэл амаргүй л дээ. Маш амаргүй. Нийт солонгосын дайны явцдаа зөвлөлтийн тал өөрсдөө хэлэхдээ бид B29 онгоцыг одоо 70-ыг унгасан. Америкт бол тийм байхгүй. Эднэр бол 16-ыг унгасан. За бусд нэг хүчтэй чинь бол янз янзын шалтгаанаар ингэсэн гал юм ярьдаг л да. Тэгээ ингээд тоонууд ерөөсөө зөөрнө. Зөөрнө. Энэ солонгосын байлдаанд чинь хамгийн олон онгоц унгасан одоо зөвлөлтийн нисгч аас нь бол 21 онгоц унгасан байхад Америкийнх нь 16-ыг унгасан байх жишээт нэг хүн. Ингээд харилцсан адилгүй. Нийт тохирлын үед бол таны хэлдэг үнэлтэй. Тэгээ 3 сая гэдэг бол энэ солонгосын дайнд нийт 3 сая орчим солонгос хүн одоо амиргдсан гэж. Солонгосын дайнд амиргдсан энгийн иргэдийн тоо бол дэлхийн 1-2 дугаар дайнд амиргдсан энгийн одоо иргэдтэй харьцуулахад хувь хэмжээний хувьд бол маш их. Найдах чинь бараг тал нь энгийн иргэд байхгүй. Тал нь бараг 3-2 нь энгийн иргэд байхгүй. За хоёр талаас бас хохирлын тоо янз янз ярина. Хоёр солонгос. Эндэл би энэ хохирлыг нэмэгдүүлнэ шүү дээ. Тэгэхээр хоёр талын солонгосын хоёр талын хохирлыг бол одоо яг сая орчим дотор эргэлдүүлэл хайчих л да. Аль нь одоо би их олныг л устгасан гэж ярьдаг. Тэгэхээр энэ тоон дээр бол одоо ч гэсэн их харахгүй. Зүгээр гадны хөндлөнгөө оролцсон одоо улсуудын хохирол гэх юм бол яг чөлөөлөх хайрам. Сүүлийн тоогоор бол яг хэмцэнэ 150 мянган амиргдсан. За нэг 350 мянган хүн шархтсан гэсэн. Энэ хагасаа орчмоор хохирсан гэдэг. За олзлогчдын тоо бол янз янз. Яг чөлөөлөх хайрмаас нийтдээ бараг 45 мянган орчим олзлогдсон гэж. За тэгээ буцаж ирсэн нь бол хэцүүхэн. Чиний дайны дараа олзлогчтой солилцоход бол нэг 7 мянган их орондоо буцъя гэдэг. Бусд нь бол дийлэнх нь одоо 50 яваад өгсөн л да. За Америкийн нэгдсэн улс улсын дайн нийтээ 35 мянган орчим алагдсан. Бас нэг хэдүүлээд 200 мянган 150 мянган шархтсан гэх байна. За олзлогчдын асуудал дээр бас харилцаа адилгүй тоо ярьдаг. Одоо ч гэсэн сургаггүй улсын зэрэг хайх ажиллагаа бас одоо албасаар дуусгасан ч гэсэн албан бусаар бол дуусаагүй л гэж Америкийн нэгдсэн улс үздэг шүү дээ. Үздэг. За зөвлөлтийн талаас энэ байлдааны ажиллагаанд нийтдээ одоо янз бүрийн шалтгаанаар 200 хүн амиргдсан. Энэ дайнд бүгд намд Монгол ард түмсэр нь хэрхэн одоо байр суурь илэрхийлж ирсэн бэ? Улсын сайдын хамыг одоо Америкийн онгоцууд бөмбөгдсөн гэдэр би бас уншиж байсан. Тэгэхээр монголчуудын одоо оролцоо гэж ярих уу хэр байсан? Монгол улс маань монголчууд бол энэ бүс нутагт явагдсан 2 дайнд ямар нэгэн байдлаар оролцсон гэхгүй та. Би оролцсон гэдэг нь юугаар хэлж байгаа гэхээр байлдаж байгаа талд нь өсөлт тусламж үзүүлсэн. Нэг нь бол солонгосын дайнд солонгосын ард түмэн, нөгөөх нь Вьетнам ард түмэнд тусалж байсан.
Тэгэхээр бид бол хүнсний тусам нэлээд үзүүлж ирсэн. Тэгээ мод бол нэлээд бас нийлүүлж үзсэн. За хүнс бол нэлээд нийлвсэн. Энийг бол гэмэрсэн дарга самсаарт хөндрөөр үнэлтгэлтэй. За дайны үед бас элчин сайдын яамаа байлгаж ирсэн. Цөөн улсуудын нэг бол бүгд найрамд Монголд бас байсан. За үнийг ч гэсэн солонгосын даалгыг үнэлдэг. Гэхдээ энэ чинь нөгөө 1951 оны хавраас хойш ингээд дайн сонжраад тэгээд фронт шигэмчин өргөрөөр тогтоод ирэхтэй зэрэг дөрөв хэлсэн. Америкийн бөмбөглөлт бол энэ өдөр болгонд явж байсан. Тийм учраас солонгосын засгийн газар энэ хөрцөхрана байгууллага бүх юмнууд бол үндсэндээ уул ухчил, уулан дорл, газар дорл байсан байгаа юм л да. Манай элч сайдын амжсан үндсэндээ бас газар дорны хэсэг байсан, бөмбөгтөж өртөж байсан байдаг. За зүгээр Хятадын ардын чөлөөлөх армийн сайн дурахны бүрэлдэхүүн дотор бол өөр Монголын ганц хоёр өөр монголчуудаас бүрдсэн суман хэд хэдэн сум байсан гэж. За тэд нар бол олзлогдож байсан. За тэднэрийг бол яг нөгөө Монгол гэдгээр нь шууд авж байгаа байхгүй өөр монгол гэхгүй монголчууд. Тэгэхээр энд бас монголчууд байлдаж байна гэдэг. Тэгээ энэ дээр бас нэлээд хэвлэлтээр өрнөдийн хэвлэлтээр нэлээд шууган гарч ирсэн. Та ялангуяа энийг шуурж авч Тайваны хэвлэлт бол их мушгин гуйлж ирсэн. Солонгосын гэмэрсэний талд одоо үүднээс Монголд тус сэргээ явуулаад тусалж одоо нөгөө нүүбэдэс гэдээсэн монголчин бүр нүүбийнхээ эсрэг байлдаж штэ гэж юм гэсэн юмуд л явж ирсэн. Түүнээс өөр байгаагүй. Гэхдээ тэнд ажиллаж байсан Монгол элчин сайд бол солонгосын морь цэргийн ангууд байсан. Зарим нэг морь цэрэг тусгай ангууд бол зөвлөмж өгч байсан. Зөвлөгөө өгдөг байсан. За дайны үр дүн хэрхэн яаж шийдэгдэх хүчний харьцаа яаж тогтов? Тийм ерөнхийдөө одоо дайн сонжроод эхлэхдээ зэрэг аль алин дайнаас залхах шүү дээ. За энэ дайныг дуусгахад нөлөөлсөн баяр үйл явдал нөгөө өсгөний ард зогсож байгаа хоёр том гүрэмтэл болсон л да. Нэгдүгээр 1952 оны 11 сард болсон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд генерал Эйзенхауэр бүгд найрамд намаас ялсан. Ингээд одоо Арчс намын ерөнхийлөгчийн одоо шийдвэрж олдсон шийдвэрийг солонгосын олдсон шийдвэрийг бид хянаж үзсэн. Дайныг зогсооно гэдэг амлалт өгөөд. Тэгээ Эйзенхауэр чинь үүрэг таажтай орохоос өмнө 1952 оны сүүлчээр өөрөө солонгос дээр фронт шигмэлтэй яваад нөхцөл байдалтай өөрөө танилцаад тэгээ эргэж очиод бас хэрэн дайныг зогсооно гэсэн мэдээлэл хийжсэн. За яг энтэй зэрэгцээд зөвлөлтөд өдөртөгч Сталин 1953 оны 3 сард нас барсан. За нас барсны дараа зөвлөлтийн одоо уралдаан төвчрийн бүрэлдэхүүн уралдаад ерөнхийдөө энэ солонгосын дайныг зогсоохын зүйтэй ийм зөвлөмжийг одоо ажиллалт нь өгье гэдэг. Ингээд дайныг зогсоох нөхцөл бүрэлдээд тэгээ 1953 оны 7 сарын 27 нохой чинь гал зогсоох хэлэлцээр хоёр талаас зорьсон. Тэгээ энэ бол дайн зогсоох хэлэлцээр биш. Энэ бол гал зогсоох хэлэлцээр. Энэ бол дайныг зөв техникээр төр зогсоолоор гэсэн хэлэлцээр шүү дээ. Тэгэхээр одоо солонгосын хувьд одоо хүртэл хоёр улс маань дайны байдалтай байгаа л гэсэн үг. Энгийн одоо хэлэлцээр байгаагүй. Тэгэхээр энэ дайны нэг үр дагавар бол одоо хүртэл солонгосын хувьд дайны байдал тогтож байна. Одоо ер нь энэ бол одоо бүс нутгийн бодгоо салбар бүс нутгад дэлхийн одооны нөхцөл байдалд уялдаад бас сөрөг нөлөөлж болох нэг халуун цэг байж болох ийм хэсгэлтэй. Нэг нь зөвмөн зөрчилтэй болчихлоо. Нөгөөх нь нууц зэмлэлтэй болох чадвартай. эд хэлцээ техник бүх Америк нэгдсэн улсын зөвмөн одоо 70 дорог очиж одоо болохгүй гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр энэ солонгосын дайны үр дагавар гэдэг бол одоо ч гэсэн орсоор байгаа. Хизээж магадгүй бас дэлгэрч болох аюултай галзгуудын нэг мөн л гэж үзэх юм. Samuel Huntington-ы эргэжил хоолны мөрөлдөөнийг уншиж байхад бас нэг тиймэрхүү санаа гарч иржсэн л дээ. Хойд ярин зүүн Азийн бүс нутаг яг юм хүчний баланс тогтчлоо. Нэг талд нь Өмнөд Солонгос, Япон, Америк гэсэн чинь одоо эдийн засаг техникийн хувьд одоо өндөр үзүүлэлттэй. Нөгөө талд нь одоо
бүгд 8 хятад улс Орос хойд солонгос гэсэн бас цөмийн зэвсэгтэй хөтөлбөрийг ингээд яг юм баланс тогтсон. Ерөнхийдөө бол нартай торох шүү. Энэ торох нэг л левгүй галаа олцсон бол одоо дахиад нэг одоо дэлхийн энэ ойрхот орнд зүгч гэдэг юм дайны гол болох улсын боломжтой газар юм байна шүү гэдэг нэг юм дүгнэлтийг бас хийж ирсэн. Тэгээд энэ бас нэлээд сонирхол татчихсан. За тэгээ өнөөгийн нөхцөл байдлыг ерөнхийдөө бараг сая та хэлцлээ. Тэгэхээр одоо ингээд дуусгая. Миний асуулт. Бас танд өөр нэмж хэлэх зүйл бас байсан уу? Сургууль. Байхгүй дээ. CapCut, Canva, Gemini, Google View болон бусад олон төрлийн email оюуны премиум эрхүүдийг хамгийн хэм дүнээр авахыг хүсэж байна уу? Тэгвэл Digimon MN сайтаар зочлоорой. Мөн худалдан авалт хийхдээ free промо кодыг оруулснаар нэмэлт хөнгөлөлт идэх боломжтой. Хэмнэлттэй, хурдан, найдвартай. Digimon MN таны AI ертөнцийн хамгийн зөв сонголт. Үзэгчтэй өнөөдөр бид нэр солонгосын дайн. За 1950-53 оны хооронд өрнөсөн солонгосын актер өрнөсөн юм дайны тухай ярьлаа. За нэлээд би хувьдаа бол нэлээд мэдэж аваагүй тийм олон зүйлсийг мэдэж авсан юм дугаар байлаа. Танд баярлалаа. Үлдсэн ирсэн. За тэгээ дараа нь бид цаашдаа бас Вьетнамын дайн. За дараагийн ярих сэдв байна одоо. Хятадын иргэний дайн гэсэн. Дайн байгаа шүү дээ. Тэр сэдвээр ингээд цаашаа үргэлжлүүлээд бид их болно. За ингээд их мөнд үзэгчтэй сонсогчдоо баярлалаа баяртай.